Байгалийн болон ойжуулалтын нөхөн сэргээлтээр үүссэн залуу зулцган ойг арчилж цэвэрлэн шилмэл ойг үүсгэх нь ойн аж ахуй нэгжийн үндсэн үйл ажиллагааны нэг. Зэрэгжүүлэлт нь нэгж талбайдах зулцган модны нягтралыг багасгаж ирээдүйд ойн гарцын чанарыг сайжруулах зорилго бүхий арга хэмжээ юм. Энэ арга хэмжээ нь диаметр сайтай, тэгш шулуун модтой, ойг бий болгохоос гадна ойг салхи шуурга, нойтон цас, ойн төмөр гэх мэт байгалийн эрсдэлд тэсвэртэй болгодог. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж буй өнөө цагт чухал ач холбогдолтой. Арчилгааны огтлол хийхэд 3 янзын хөрөөдлийн техник ашиглана. Нэгдүгээрт харьцангуй бүдүүн модонд амлгаа гарах хөрөөдлийг хэрэглэнэ. Амлгаа гаргахдаа хөрөөний шугам төгмрийг газартаа 90 градус барьж хөрөөний таган дээрх зураасаар унгах зүгийг чиглүүлэн налуу хөрөөдлийг хийнэ. Хоёрдугаарт номорсон модыг ташуу хөрөөдлтийн аргаар унгана. Ташуу хөрөөдөл хийхдээ эхлээд даралт өгсөн талд ташуу эсгэлт хийж дараа нь таталт өгж байгаа талд юм ташуу эсгэлт хийж унгана. Гуравдугаарт тэгшхэн шулуухан нарийн модыг газартаа аль болох ойрхон хөрөөднө. Арчилгаанаас гарсан модыг ихэвчлэн түвшний модонд ашигладаг. Түвшний модны стандарт нь 1 м урттай байдаг. Төлөөний модыг хурдан хатаахын тулд хагалж хураах хэрэгтэй. Модыг цуулахдаа хөнгөн цагаан шаантаг цуулах алхыг ашиглана. Мод цуулахдаа модон дээрээ мордож зогсвол модон хальт сохиж хөлрүүгээс сүх алдах аюултай. Тийм учраас модныхоо аль нэг талд нь зогсож цуулах модныхоо дээд болон доод үзүүр төрүүлж цохивол хурдан хагална. Цуулах алхаар хагарахгүй тохиолдолд шаантгаа ашиглана. Модыг хурдан хатаахын тулд модон доор дэр мод ивж нураахгүй тулд хоёр талд нь шом босгож хураана. Модыг хураахад туслах багаж буюу вангуу ашиглана. Хураасан модыг хамгийн доод тал нь 9 сар хатаана. Энэхүү сургалтын киног Монгол улсын хөдөлмөрийн яам болон
байгаль орчин ногоон хөгжлийн яамны хүсэлтээр холбооны бүгд найрамдах Герман улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хөгжлийн яамны захиалгаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн хэрэгжүүлж буй биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд ойн гол экосистемүүдийн дасан зохицох нь хөтөлбөр бүтээв.